Монгол улсын засгийн газрын гишүүн хөтөлмөрийн сайд санж мэдв 5 дугаар сарын 9-ноос 14-ний хүртэлх хугацаанд бүгд найрамдах Солонгос улсад албан ёсны айлчлал хийлээ. 4 хоног үргэлжилсэн энэхүү айлчлалын зорилго нь бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын гишүүдтэй уулзаж тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажиллаж байгаа шугамар нь мэрэгжлийн үнэмлэхтэй болох тухай асуудал. Мөн Азийн бар орон гэгдэх бүгд найрамдах Солонгос улсын шин техник технологи дээр ажиж сурсан Монгол иргэдийн өөрийн эх орондоо жижиг дунд үйлдвэрлэл байгуулан ажиллах боломжийг бий болгосныг тулгахад оршиж байлаа. Ерөнхийдөө энэ удаагийн айлчлал нь гадаадд байгаа Монгол иргэдийн эх оронд нь өрсөн айлчлал боллоо. Айлчлал бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн байгаль орчин хөдөлмөрийн асуудал хариуцсан хорооны дэд дарга Ким Сан Тэти уулзнаар эхэлсэн. Уулзалтаар талууд тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн асуудал, бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улсын иргэдийн хамтран байгуулж болох жижиг дунд үйлдвэрийг Монголын засгийн газар дэмжин ажиллах болсон тухай асуудлаар санал солилцсон юм. Өнөөдөр Монголын 120 гаруй мянган иргэн гадаадд ажиллаж амьдарч байна гэсэн тоо баримт байдаг бөгөөд хамгийн их буюу 27 мянган хүн ажиллаж байгаа орн нь Солонгос улс юм. Хэдийгээр Солонгос улсад тодорхой тооны Монгол иргэд хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа ч түүнээс багагүй тооны иргэд хараар буюу хууль бусаар ажиллаж амьдарч байгаа. Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдрах тохиолдол 1990-ад оноос ихтэй бөгөөд өнөө хүртэл энэ үзэгдэл хэвээр байсаар байна. Хэдийгээр эдгээр иргэдэн хууль бусаар ажиллаж амьдарч байгаа ч ардаа олон хүний амьдрал эдийн засгийн асуудал хүндүдэж байдаг учраас шууд баримтлахгүй байхыг хөдөлмөрийн сайд санж мэдв. Монгол улсын их хурл засгийн газрын гишүүний хувьд хүссэн. За Солонгост ажиллаж байгаа иргэдийн хувьд бол тэр одоо харалж болцсон энэ улсуудын хувьд бол аль болохоор баримтлахгүй байгаа ч тийм үү? Бас нэг тийм зөөлөн хандаач бид бол одоо ах トゥ гийн холбоотой манай 3 дахь хөрш аль болохоор Монгол улс бол бас Монголд ажлын байрууд бий болж байгаа учраас бол их улсуудаа бид нар баримтлуулах гэхээсээ илүү оюунд нь өөрсөнд нь одоо хэлж яриад ингээд явуулах юм одоо зөөлөн бодлогыг манай орны хувьд бариач гэдэг энэ асуудлаа ярьлаа. 47 сая иргэнтэй Солонгос улсад Монголын 27 мянган иргэн ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл Азийн бар орны дэвшилтэд техник технологи дээр өнөөдөр Монгол хүн ажиллаж байна гэсэн. Энэ бүхэн нь Монгол улсад ирээдүйн чадварлаг боловсон хүчин, чадварлаг мэрэгжлийн ажилтан бэлтгэгдэж байна гэж хэлж байна. Одоо харин эдгээр иргэдэд эх орондоо ажилтай, цалинтай, сайхан амьдрах боломжийг Монгол улсын засгийн газар олгох асуудал үлдээд байгаа юм. Тэгвэл шинжилгээний засгийн газраас эхний ээлжинд Солонгос улсад ажиллаж тодорхой хэмжээний мөнгөн хоригдлолтой болсон иргэдийн эх орондоо жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг олгож байна. Энэ хүрээндээ жижиг дунд үйлдвэрлэл байгуулахад зориулагдах 1000 гаруй техник томнод хөрөмжийг татваргүйгээр оруулах боломжийг бий болгож байна. Ингэснээр Солонгосын шин техник технологи Монголд нэвтэрч улмаар иргэд татварын дарамтгүйгээр жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулах боломж бүрдэж байгаа юм. Солонгосын талч Монголын засгийн газрын энэхүү бодлогыг хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлээд бүх талын дэмжлэг үзүүлэн хэмээн онцолж байна. Өнөөдрийн уулзалт маань Монгол Солонгос хоёр улсын хооронд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Солонгосын дэвшилтэд технологиг ашиглах боломжийг нээхэд ихээхэн ач холбогдолтой уулзалт боллоо. Монгол ажилчид энд ажиллаж байсан дэвшилтэд технологи Монгол улстай хэрэгжүүлж эх орондоо өөрийн үйлдвэрээ байгуулах юм бол манай хоёр улсад харилцан эдийн засгийн ашигтай байх болно. Энэ бол хоёр улсын иргэд аж ахуй нэгжүүдийн хувьд нэгэн шинэ том боломж гэж хэлж болно. Солонгосын дэвшилтэд технологи Монгол улсад нутагшснаар Монголын иргэдийн хувьд чанартай аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна эдийн засгийн хувьд сайн үр дүн үзүүлнэ. Цаашид бид Солонгосын хөдөлмөрийн яам, Монголын хөдөлмөрийн яамтай хамтран энэхүү үйл ажиллагааг эрчимтэй дэмжих ёстой. Солонгосын талаас өөрийн харьяа яамаар дамжуулан Солонгосын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ талын мэдээлэл сурчлагыг хийж өгнө. Ер нь бол бидний зүгээс Монголын талаас тавьсан энэхүү саналыг бүх талаар нь дэмжиж байна. Хөдөлмөрийн сайд санж мэдв бүгд найрамдах Солонгос улсад ажиллах үеэрээ Монгол ажилчдыг авч ажиллаулдаг нэгэн хэмжээний үйлдвэрт ажилласан юм.
Ёнон шиг бөм хэмжээний үйлдвэр 150 гаруй ажилчинтай. Тэдний 25 нь гадаад ажилчид бөгөөд 5 нь Монгол ажилчдын хувьд 7 сараас 2 жил хагасын хугацаанд ажиллаж байгаа юм. Олон цагаар ажилдаг, ажлын ачаалал ихчлээ цалин хөлс нь илүү учраас ийхүү аав ээж ах дүүгээсээ хол ажиллаж байгаа нь инээ. Эдгээр залуучууд болон монголчуудын хувьд нутагтаан үжиж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй байдаг. Гэхдээ санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг онцолж байна. Харин үйлдвэрийн зүгээс гадаадын ажиллах хүчээ хуулийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд байнга хамруулдаг. Мөн үйлдвэрлэлийн осол аваараас сэргийлж гинтийн ослын даатгалтж давхар даатгуулжээ. Дүүнчлэн Монгол улсын засгийн газраас санаачилж байгаа хамтарсан үйлдвэрлэл байгуулах ажлыг дэмжиж байгаа нь илэрхийллээ. Монгол улсад үйлдвэр нээж болох талын асуудал үнэхээр сонирхол татаж байна. Бид тийм боломж олдох юм бол тэр боломжийг алдахгүйгээр Монгол улсад хамтарсан үйлдвэрээ байгуулж ажиллах болно. Хэрвээ ингэж хамтарсан үйлдвэр байгуулж чадвал хоёр улсын иргэдэд ажлын байр, эдийн засгийн гээд олон талын ач холбогдолтой байх болов гэж бодож байна. 27 мянга гаруй хүн бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Дэмээс тэр бүх хүмүүс өөрийн гэсэн үйлдвэрийн эзэн болох боломжийг хөдөлмөрийн яам дэмжинэ. Энэ нь бодит ажил хэрэг болоход иргэдийн оролцоо, баялагийг бүтээх тэмүүлэл хамгийн том хөшүүр болно гэдгийг салбарын сайд эх орны залуустан санууллаа. Айлчлалын хүрээнд хөдөлмөрийн сайд санж мэдв бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн сайд Банха намтай уулзаж Монгол улсын хөдөлмөрийн яам бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу бүгд найрамдах Солонгос улсад ажилтан элгийн тухай харилцсан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсад ажилласан монгол иргэн тухайн үйлдвэртэйгээ хамтраад эх орондон жижиг дунд үйлдвэрлэл байгуулбал хөнгөлөлттэй зээл олгох Солонгосын шинэ технологиг Монгол оронд нутагшуулах зорилгоор импортоор орж ирсэн жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр тоногдох хөрөмжийг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болсон тухай манай талаас дуулгасан юм. Манай засгийн газар бол гачин хүн гарах гэхээс илүү гадна байгаа хүчээ Монголд ашиглая одоо ажилуулъя гэсэн бодлого барьж байгаа учраас 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэлийн тоногдох хөрөмж сэлбгийн дээр онцгой болон гайлын албан татвараас нь чөлөөлсөн. Солонгос улсад гэрээгээр ажиллаад хамтарсан үйлдвэрээ тэр одоо компанитайгаа хамтраад энэ чинь 3-4 жил ажиллахад чинь хоорондоо дасна, хил усаа ойлголцсон, бие биендээ өгөх итгэл нь нэг удаагийн уулзалтаар, 3 удаагийн уулзалтаар одоо шийдчих асуудал биш. 3-4 жил бие биенийхээ чанарыг чансааг мэдсэн энэ улсууд байна. Хамтраад Монгол улстай одоо компани байгуулаач. За тэгтээ 51% нь бол Монгол хүний эзэмшлийн энэ компанийг байгуулад тухайн компани сургууль нь юу н одоо тэр компани нь жижиг дунд үйлдвэрийн газар нь хөрөнгө оруулсан энэ нөхцөлд бол бид дэмжлэг үзүүлье. Оруулж ирсэн тоногдох хөрөмжийг одоо барьцаалаад хэдэн ажлын байр бий болгож гэнэ үү тэр зүйл дээр нь бид нар эргэлтийн хөрөнгөн дээр нь бол бас Монгол хүндээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх ийм одоо бодиттой одоо хоёр бололцоо байна. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Гамболд энэхүү санамж бичгийн ач холбогдлыг Монгол улс анх 2004 онд энэхүү санамж бичгийг байгуулах хүрээнд бүгд найрамдах Солонгос улсад ажиллах хүч илгээхээр байгуулж байсан бол 5 дахь удаагаан үзүүлж байгаа энэхүү санамж бичигт бүгд найрамдах Солонгос улсад эрэлт хэрэгцээтэй гэхээс илүү Монголд хэрэгтэй мэргэжил салбарт иргэдэн ажилуулж мэргэжүүлэх эргээд эх орныхон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт татан оролцуулах зорилго тавьсан өндөр ач холбогдол бүхий санамж бичгийг байгууллаа хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Бид нэр өнөөдөр Солонгос улсад хэрэгтэй гэхээсээ илүү эргээд Монгол улсад хэрэгтэй мэргэжил салбарт хүмүүсээ илүү ажилуулах хөдөлмөрийн гэрээний хугацаанд тэднийг мэргэжлийн үнэмлэхтэй болгох энэ ажлыг төлхөө хийх болно.
ингээд тэднийг мэрэгжлийн үнэмлэхтэй зэрэгтэй бас энэ хүмүүсээ эргэж бас зохион байгуулалтаагаар улс орныхоо нийгмийн эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдүүдэд татж авч ажиллуулах энэ арга замыг эргэж хайж ажиллах болно. Энэ дээр энэ удаагийн санамж жижигхийн агуулга ач холбогдол илүү чиглэгдснээр онцлог боллоо. Тэгээд энэ хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд манай Солонгос улс руугаа элч сайд яам илүү анхаарал тавьж ажиллах болно. Бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөр эрхлэлд хөдөлмөрийн сайд Банк Хаан нам хэлсэн үгэнд хоёр улсын гэрээний дагуу хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа иргэдэд тавих шалгуурыг өндөрсгөх, тэр дундаа зуучлагж орж гэрээгээр ирж байгаа иргэдээс үйлчлсний хэмээн хөлс авч байгаа байдалд хяналт, хязгаарлалт тавьж ажиллахыг хүссэн юм. Мөн үүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд дууссан иргэдийн гэрээг дахин урт хугацаагаар сунгаж ажиллах боломжтой. Сүүлийн үед гэрээгээр ирж байгаа Монгол ажилчдын дийлэнх нь анх удаага ирж байгаа учраас ажилдаа татах, туршлагачаас эхлээд цаг их алдаж байгааг дуулгасан юм. Бүгд найрамдах Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд эх орон руугаа буцахаар шийдсэн бол тус улс дахь Монгол улсын элчин сайдын яам хөдөлмөрийн яамны харьяа бүгд найрамдах Солонгос улс дахь нэг цагийн үйлчилгээний төв дотор байрлах Есүс үлжээний цахим самбараас сонирхож байгаа ажлын байрны мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Есүс үлжээний нээлтийн арга хэмжээнд Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад зугаа бүрэн эрхэд элчин сайд Гамболд бүгд найрамдах Солонгос улсын нэг цагийн үйлчилгээний төвийн дарга Нямдава хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ган цэцэг нар оролцлоо. Тэгэхээр энэ Солонгост ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүс бол манай шууд хөдөлмөрийн биржийн мэдээлэлтэй шууд холбогдно гэсэн үг. Одоо хоёр улс цаг орон зайны хязгаар байхгүйгээр. За энэ дээр ямар мэдээлэл байна гэхээр манай бүх одоо ажлын байрыг бий болгосон одоо 22,000 гаруй ажил олгогч нарын мэдээлэл 10,000 гаруй өнөөдөр байгаа цаг хугацаагаар ирдэн 10,000 гаруй ажлын байрны мэдээлэл байгаа. За харалсан ч бай, албан ёсоор гэрээт ажиллаж байгаа, оюутнууд ч бай бүх хүмүүс энд ирээд бид нар одоо өөрсдөө хэдэн сарын дараа буцах гэж байгаа. Тэгэхээр өөрсдийнхээ мэдээллийг оруулж болж байна. А нөгөөтэйгөр өөрсдөө мэдээлэл аваад би одоо ямар салбарт жишээлбэл уул уурхаа юу за эрчим хүч ямар салбарт энэ хүн ажиллах сонирхолтой тэр ажил олгогчийнхаа руугаа ороод одоо өмнө говьд ч байсан болно, Увс аймагт ч байсан болно тэрнийхээ мэдээллийг гаргаж ирээд гишнээ төвөргний ямар ажлыг энэ ажил олгох санал болгож байгаа юм бэ гэдгээ аавна, утас ширмсийг аавна, өөрсдөө шууд холбогдчихулна. Есүс үлжээний ажлын байрны шинэ мэдээлэл 7 минут тутамд сэлбэгдэж байдаг. Цаашдаа Есүс үлжээний цахим самбарыг Монгол хүн ажиллаж амьдарч байгаа бусад улс орнуудад байршуулах боломжтой юм байна. Ингэснээр иргэд эх орондоо утсан хойно ажилгүй сууж, ажилгүйчүүдийн игнэнд элсэж болох эрсдлийг бууруулж байгаа юм. За хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цахим самбар буюу e-биржиг одоо Монгол улсын 21 аймаг 9 дүүрэг 134 ороонд байрлуулсан бол одоо бүр улс дамжиж бүгд найрамдах Солонгос улсын нэг цагийн үйлчилгээнд дээр байрлуулж байна. За энэ ямар давуу талтай вэ гэхээр энд ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд хэрвээ Монгол руугаа буцах тохиолдолд ажлын байрны мэдээллийг тухайн цаг минут тутамд хүлээж авах боломжтой юм а. 7 минут тутамд ажлын шинэ байрын автоодыг хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн сангаас энд автоод хийх ёстой. Тэгэхээр ажил хайгч иргэн маань өөрөөр хэлбэл энд амьдарч байгаа Монгол иргэд ирээд ажлын байраа ажил олгочоор хайж болно. А мөн ажлын байрны хэлбрээр өөрөөр хэлэх юм бол ямар ажлын байр хайж байгаа ажлын байрны мэрэгжлээрээ оруулаад хайх бас боломжтой. Жишээлбэл мөн түнчлэн одоо тухайн Монгол улсын засаг захиргааны нэгжийн хүрээнд тэр хүмүүс маань ажлын байраа хайж болно. Тухайн иргэн Улаанбаатар хотод ажил хайж байгаа бол Улаанбаатар хотод одоо 1551 ажлын байр идэвхтэй байна. Энийг харах хэлбэрээр хараад өөрийнхөө одоо урлагчин, шаварчин ч гэдэг юм эсвэл инженер, техникчин гэдэг тухайн ажлын байраа олоод тэгээд
хэвлэж авах боломжтой. Хэвлэлийн хуудсан дээр бол тухайн ажил олгогчийн нэр, холбоо барих хуудас, ажлын байрны дуусах хугацаа, орон тоо, за ямар эрэгтэй юм уу, эмэгтэй хүн юм уу гэд хүйсийн хэлбэрийн зааж өгсөн байгаа. Мөн цалингийн хэмжээг бид нар бас зааж өгөх хэлбэрээр оруулсан байгаамаа. Гэхдээ энэ цалингийн хэмжээг бол тохиролцох байдлаар байж болно, альсгүй бол дундаж хэмжээгээ оруулсан байдлаар байж болно. Ингээд ажлын байрны мэдээлэлээ хэвлэж аваад холбоо барих боломжтой. Ингэснээрээ иргэдэд бол энэ ажлын байрны мэдээлэл бол хамгийн ойр очиж байгаа нэг хэлбэр юм аа. Монгол улс нэгэн цагт гадаад руу ажиллах хүч илгээж байсан бол өнөөдөр гадаадд байгаа нийт монголчуудаа эх орондоо ирж бүтээн байгуулалтын эзэн болж ажиллахыг хүрч байна. Сайлан бэлтгэхээр саваан бэлтээ гэдэг. Гадаадд ажиллаж байгаа монголчуудаа дуудахын тулд бид эх оронд нь ажлын байрыг нь бэлтэх ёстой. Тэгвэл бид ингэж чадсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Одоо ингээд Монгол орны эдийн засгийн хөгжил ингээд эрчимж байгаатай холбогдуулаад ер нь хувийн хөвшил бол жилд нэг гал 80 мянган ажлын байрыг шинээр бий болгож байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд бол ер нь байнга одоо ажиллах хүч бол Монгол өнөөдөр дутаж байгаа. Бид өнөөдөр хэд одоо хөдөлмөрийн биржлэр 22 мянган ажил олгогч хүн авъя гэдээ одоо 60 мянган хүн авъя гэж захиал өгсөн. Одоо тэрэнд бол одоо хэрэгтэй тийм ажиллах хүч бол бидэнд олдохгүй байгаа. Бид бол энд Солонгос дээрээ энэ хөдөлмөрийн яамны хүмүүстэй яваад манай монголчууд ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагаар орж уулзлаа. Тэгээд эдгээр хүмүүстэй одоо бид нар бас уулзалт ярилцлага хийж байна. Үүний гол зорилго нь бол энэ хүмүүс энд Солонгост зүгээр одоо нэг 5-3 төгрөг олохын төлөө ажиллах биш. Ерөөсөн Монголд хэрэгтэй тэр мэрэгжлийг эзэмшээсэй гэдэг үүднээс бид нар сая ирж энэ хүмүүс хэлж байгаа юм л да. Яг манад бол өнөөдөр уул уурхай, барилгын салбар, за тэгээд бүтээн байгуулалтын салбаруудад бол биднэрт бол 50-60 мянган ажлын байр хэрэгтэй байна. Одоо ажлын байр бол хангалттай. Ер нь бол ажлын байр хангалттай. Өнөөдөр бол нэг ирж байгаа барилгын хятад хүнд чинь бол ерөөсөө сая 200, сая 500 мянган төгрөгийн цалин төлж байгаа байхгүй юу? Гэтэл ч нь бол тэрийг монгол хүн аваад хийж болох ёстой ийм л ажил гэж бид нар үзээд байгаа байхгүй. Тийм учраас бол энэ хөдөлмөр хийж сурсан, ажлын цаг барьсан, эзэнтэй харьцаж сурсан хүмүүсийг бол Монголд очивол одоо бас энэ ажлыг болцоо байгаа шүү. Тэр дотроо бол Монгол улсад хэрэгтэй тэр уул уурхайн машин, тоног төхөөрөмж, барилгын өндөр мэргэжлийг эзэмшээд очивол илүү өндөр цалин 3 сая, 5 сая төгрөгийн цалин авах боломж байгаа гэдгийг бид нар хэлж ойлгуулж байгаа юм л да. Хөдөлмөрийн сайдын аль жилийн үеэр зохион байгуулагдсан хамгийн гол үйл ажиллагаа нь Сөүл хотын Сэжүүн дээд сургуулийн танхимд болсон бид Монголдон баялаг бүтээн уулзалт өдөрлөг байлаа. Монгол улсын хөдөлмөрийн сайд санж мэдв. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн ихэд элчин сайд Гамболд, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны тэргүүн Гамбаатар, Монголын үйл төчний эвлэлүүдийн холбооны дэд тэргүүн Амгаланбаатар, төрийн шогнолт ардын уран зохиолч соёлын гавьяа зүтгэлтэн Лавсүрэн, шинжлэх ухааны доктор профессор Дүрийн Сойрхолд Чоймаа нар оролцлоо. Уулзалт өдөрлөгөөр залуучууд Эрдэмтэн профессор Дүрийн сайдтай уулзаж халуун дотн үг юугаан солилцсон нэгэн өдрийг эх орон руугаан яарч тогтолсон сэтгэлээр дүүрэн өнгөрөөлөв. Иргэдийн хувьд хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаахан илэрхийлж байлаа. Энэ бас хөдөлмөрийн яам бол ер нь шинжилгээний засгийн газар их сайшаалттай сайхан ажил зохион байгуулж эхэлж байгаа юм байна. Ерөнхийдөө бол одоо эндээс монголчууд буцсан шүү дээ. Буцаа очихоор мэрэгчлэрээ ажиллах нөхцөлийг нь хангаж өгөх. Эндээс мэрэгчлэхгүй хүмүүсийг очиж мэрэгжлийн сургалтын үйлдвэрлэлд сургалтанд хамруулад мэрэгчлээ олгож мэрэгчлэр нь ажиллуулах юм зорилготой. Би өөрөө нэг оюутлогод ажиллах гад анкет өгсөн. Тэгсэн чинь нөгөө дөнгөж төгсөөд нэг жил болсон болохоор жиж болоо гэсэн төгсөөд тэгээд ажлын нэг 3 жилийн туршлага гэж заахаа тэрэнд тэмцээгүй. Би сая ингээд сайдын ярианы сонсож байхад очоод ер нь энд ажиллаж байхаар очоод ер нь оюутлогод үзтгэх юм гэсэн бодол байсан. Мэргэжил болохоор маркетинг тэгээд хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн чиглэлийг сонгоод суралцж байгаа. Тэгээд Солонгост ирээд илүү их олон зүйлийг суралцсан. Монголд очиод одоо бас манай Монгол нэлээд байхгүй маркет ер нь тооцогдож байгаа тийм мэргэжил болохоор илүү их зүйлийг сурч аваад их орондоо очиод илүү их зүйлийг хийнэ гэж бодож байгаа. Монгол улсын хөдөлмөрийн яамнаас энэ зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа бол маш сайхан үйл ажиллагаа явуулж байна. Би одоо Солонгос төрөөд нэг 8-9 жил болж байна. Энд хараар ажиллаж байна.
Ер нь эх орондоо буцах бол юу дүүрэн байгаа. Эх орондоо ажиллаж өөрийн гэсэн бас байр суурьтай ажиллаж өөрийн гэсэн нэг үйл ажиллагаа явуулах тийм бодол бол их байгаа. Энд Солонгос орноос бол бид бүхэн бол бас ихэн сурж байна. Одоо ер нь сүүлийн үед манай эх орны маань тий хөгжил дэвшил бол маш их явагдаж байна. Үнэхээр бид бүхэн одоо хүний газар яаж ажилдгүү, яаж тий амьдрдгүү, цаг хугацаагаа яаж барьдгүү тэрийг бол маш сайн сурсан. Одоо эх орондоо очиод хийх ажил төрөл хийхэд бол маш их дүүрэн боломжтой болсон гэж бодож байгаа юм. Одоо би ирээд нэг одоогоо нэг сар хагас болж байна. Тэгээд ширмийн үйлдвэрт ирсэн. Тэгээд ширм хайлуулж ширмээр хийж болох юм юу байдгийг тэр болгоныг л хийж байна. 3 жилийн гэрээтэй ирсэн. Тэр 3 жилийн гэрээг дуустал одоо өөрийнхөө чадал чинээгээр бүх юм сурч мэдэж Монголд очно гэсэн бодолтой зорилттой байл. Тэгээд болж игэл Монголд амьдрал хийхэнтэй гэр бүлтэй ч гэсэн хэрэгтэй байх гэж бодож байна. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзах үеэр хөдөлмөрийн сайд итгэл найдвар эрч хүчин нэмсэн сэтгэлийн үрээ хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ гадаадад ажилласан иргэдийн хувьд ажлын ачаалал таахаас эхлээд ур чадвар олон зүйлээрээ бусныгаа тэргүүлэх чадвартай болсон байдаг. Ажил олгогч нарын зүгээс тавьж ирсэн чадварлаг ажиллах хүчинтэй болох шаардлагыг гадаад дахь монголчууд хангаж чаддаг. Олон жилийн туршлага мэдлэгийн болж игэл эх орныхон бүтээн байгуулалтад ашиглавал сайн байна шүү гэдгийг онцолсон юм. Монгол оронд одоо шинжлэлийн засгийн газар байгуулагдаад хөдөлмөрийн байгууллагаснаас хойш ямар одоо бололцоонууд танд байх юм бэ? Та өөрөө тэр сурсан мэдсэн зүйлээ эх орондоо ирж баялагийг Монголдо бүтээгээч. Тэгэх юм бол олон хүнийг бас ажлын байртай болгоход бол тэр хүмүүс маань тусдын болно л гэж ингэж одоо зорьсон. Ялангуяа гадаад оронд ажиллаж байгаад Монгол орондоо ирсэн хүмүүсийг компаниуд авч ажиллуулах их дур сонирхолтой байна. Тэд нар маань их олон зарчмуудыг ажлын цагийг барьдаг. За тэгээд одоо хийсэн ажилдаа бас үнэнч байдаг, сахилгадаг журамтай шин технологи одоо зүйлүүдийг бол одоо сурцсан байдаг учраас нэлээд бас хэрэгтэй байна гэж нэгдүгээрт нь зүгээр бэлэн ажиллах үүднээсээ зүгээр хүнд компанид одоо ажилтнаар орохоос гадна өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулад ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ улсууд маань бас ажиллах бололцоотой учраас Солонгос улсын одоо тэр та хамтарсан компани байгуулахад Монгол орн дэмжинэ гэдгийг хөдөлмөрийн яам за мөн одоо ассамблеийн гишүүдтэй уулзахад бол бас илүү их дэмжиж бас парламент дээр ярий. За мөн хөдөлмөрийн яамдаа бас чиглэл өгье гэсэн ийм зүйлүүдийг ярьж хэлж байна. За бид хоёрдугаарт нь бол энд байгаа улсуудынхаа сэтгэлийг бас өргөх ёстой. Хүний нутагт, хүний хошуунд эцэг их ах トゥ хань ажилласаа хол байгаа улсуудын маань бас бэрхшүүтэй. Өдөр шөнөгүй ажилдаа зүтгэж байна. Тийм учраас энэ улсуудаа урлаг соёлын тоглолт үзүүлж, улс орондоо болж байгаа байдлын талаар ярьж, цаашдаа юу хийж бүтээх үү гэсэн тийм зорилготой амьдрах асуудал. Байнга одоо югдэн Солонгос тийм үү эсвэл аль нэгэн оронд ажиллаад амьдраад байхгүй. Тийм учраас тодорхой хугацаанд ажиллаад амьдраад тэгээд тэрний дараагаар бол бас олсон хөрөнгөө хүчээ, оюуна, потенциалаа их орондоо зараач, зориулаач гэдэг энэ санааг бид нар бас хэлж ярьж томоохон арга хэмжээ хийлээ. Энэ арга хэмжээнд маань бас их оролцсон улсууд маань бас өөрөө компани Солонгост байгуулсан Монголд очиод бас харвараар ажилладаг нэртэй ч гэсэн очиод одоо ажлын байрыг нэмэгдүүлээд орлого олж байгаа энэ улсуудыг бодит амьд жишээнүүд маань ирж энд одоо улсуудтай хүмүүстэй бас уулзлаа. Сэтгэлээрээ нутгаа их орноо сансан санагалсан улсууд бас тайтгарл урам өгсөн ийм арга хэмжээ боллоо. За бас янз бүрийн хугацаанд хэтэрсэн тэгээд нэг энэ орчиндөө дасцсан энэ улсууд маань за ер нь бас нэг юм хумаа боогод ингээд очихч бас Монгол орончийг хүтээн байгуулалтын ажил өрнөж гин зам барилга тээвэр уул уурхай гэдээ бас би очиход бол бас тэнд ажиллаж бололцоо байна гэдгийг хэдүүгээр хэвлэл мэдээлэлээр хүнээ сургаар дуулж байгаа ч гэсэн төр нь ирж дуурах ёстой, төр нь урилга өгөх ёстой учраас би шинжлэлийн засгийн газрыг төлөөлж энэ иргэддээ бас ирээч гэдэг энэ асуудлыг хэлж байна. Мэдээж хэрэг бид одоо ингээд бусад орнуудаар тэр хол орнууд руу зардал мөнгө гаргаад хүрч чадахгүй ч гэсэн хэвлэл мэдээлэлээр та бүхнээр дамжуулаад за тэгээд интернетээр фэйсбүүкээр дамжуулаад энэ мэдээлэл нь бас хүрнэ гэж ингэж ойлгож байгаа. За энэ хөдөлмөрийн яамтай 2 жилийн хугацаанд хэрхэн цаашдаа ажиллах уу гэдэг санамж бичгтээ гарын усыг зурлаа. За тэр дотор шин бас нэлээд хэд хэдэн зүйлүүд орсон байгаа. Тийм учраас бас их үр дүнтэй ийм хайлтжил боллоо. Мөн үүнээс гадна хүнд мөнгө хамгаас чухал хэдий ч бүтэн амьдрал юу юунаас ирхэн. Солонгос улсад ажиллах хугацаанд дуусч амьдралын эрхээр хүний нутагт харлаж борлож яваа нэгэн эцэг их хань жил үр хөвгттэйгийн хурдан уулзаарай. Хайртай бүхнийхээ төлөө энэ бие
залуу насаа үл хайрлан цаг наргүй ажиллаж сурж байгаа та бүхнэрийн эх орон дутаж эрхийг тань хүлээж соншуу гэдгийг үгнийхээ төгсгөлд онцолсон юм. Иймхүү Монголон гэх сэтгэлтэй Монгол хүмүүрт чиглэсэн бид Монголдон баялагийг бүтээн арга хэмжээ бүгд найрамдах Солонгос улсаас эгэллээ.